За дансаагаа ажиллаа. Олон юм уучлаа гэдэг. Эсвэл бол одоо энэ дарга нарыг жоохон мууллаа гэдэг дээдлэж байгаа юм уу? Эсвэл одоо бизнес яасан мундаг бизнес хийдий чигээд дээдлэж байгаа юм уу? За эсвэл одоо 100 болоод одоо жижиг бизнес эрхлэгч нарыг дээдлэхийг шаардлагатай боржуура хийхэд мөнгө хэрэгтэй болоод ийж байгаа юм уу? Шууд дансаагаа ажиллаа. За тэгээд дансан байсан бүхэн шууд татаж авч явах шиг байна. За манай компанийн хувьд бол одоо нөгөө монголчин импортын улирал нь ингээд хавар намар гэдэг хоёр улирал 100 юм оруулж ирдэггүй. Тэгээ бид нар хаврынхаа татаа авалтыг хийцэн. Тэгээд одоо нөгөө ирж байгаа бараануудаа хил гайл дээр татврын төлөө, тээвэр зуучийн төлөө давах мөнгнүүдээ арайг цуглуулж исэн. За ингээд энийг бүгдийг алдчихлаа. Одоо ирсэн бараануудаа авч чадахгүй контейнертэй нэгээд нь одоо ингээд авах гээд мөнгөө цуглуулж үзнэ. За мэдхгүй ер нь л хэцүү болчихлоо. За мань ер нь баларчлаа. За тэгээд нэг тиймэрхүү байдалтай л боллоо. Яа тэмлээ дээ. Тэг ядчих тас аав маа би өвдсөн. 3 дахь эмнэлэгт аавыгаа хараад байж. Энэ ямар хэцүү байна. Яах ёстой ойлгохгүй. Үнэхээр яа ёстой. За шаашаа. Нэрээ ёстой л нэрээ. Яа нөө дэшээ тэнгэр бол гадуушаа газар хатуу гэдэг л. Энэ бахта за бас муухай хэцүү шүү. Лалрын маа нэрээ.